Тийм ээ. Эх орон, ээж аав, элдэн халуун нутгаан санан өндөр хөгжилтэй Европын орнуудын нэр хүндтэй их дээд сургуулиудад сурч олж авсан тэр мэдлэг оюунаа эх орныхон хөгжил дэвшил хувь нэмэр оруулахыг зорьсон Эрдэнэтэн залуусын маань энэ удаагийн 7 дахь чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Өнөөдрийн байдлаар ингээд энэ чуулган ямар ач холбогдолтой болов, ямар үе шитэнд гарав, тийм ээ? Ямар сэдвээр хичнээн орны төлөөлөгчд оролцсон уу, тийм? Энэ талаар сэтгэлээ болцохгүй юу? За чуулга уулзалт маань та мэдж байгаа 7 дахь удаагаар зохиоглоо. Тэгэхээр анх хэрэгжсэн жилээс жил өргөжин тавьж хамрагдах хүмүүсийн тоо илтгэж нарын сэдв өөр өөрийн онцлог төрхтэй чуулганууд болж яриа л да. Тэгэхээр энэ жилийн хувьд бид нар чуулганы ерөнхий сэдв болохоор мэдлэгт тулгуурласан хөгжил гэж нэрлэсэн. Одоо бид хөгжлийн тухай ярьж байна. Монгол орн хөгжлийнхөө нэг шин шатанд гарахад бэлэн болчиход байна. Уул уурхайн их баялаг байна. Энэгээр хөгжин гэсэн олон янзын хүлээлтүүд бий болсон байна. Гадаадын 9 орноос нийтдээ 12 илтгэгч нар бэлтгэл тавилаа. Тэр чуулга уулзалт бас энэ жил их сайхан болж өнгөрлөө. Чуулганыг маань Монголын оюу толгойд байгаа хөрөнгө оруулагч Oriental бол ивент итгэгчээр ажиллаад бидний санхүүгөө хөлж гисэн бас айгу ийм хэмжээнд их боломж бүрдээ засгийн газраас маань бас тодорхой хэмжээний санхүүжилт өгөж гадаад байгаа хэдэн чанд байгаа иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн ажлын хэсгийн дарга маань өөрөө зорж ирж бидний чуулганд ирж оролцлоо. Энэ маань өөрөө тэгээд олон талын одоо өндөр түвшинд гарсныг бас хэлж байна. Баярлалаа. Энэ Монгол орныхоо хөгжилд оруулахаар зорж байгаа хийж байгаа энэ үйл ажил чинь улам хөгжинд илэрх болтугай. За энэ одоо жил ирэх тусмал Европын улсуудаас ирж илтгэх тавьж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Одоо эдгээр яагаад энэ их чуулганд энэ өндөр ач холбогдолд өгч ирж оролцож байна гэж та бодож байна вэ? Ер нь байж та гадаад байгаа иргэд өөрийнхөө орныг яаж хөгжүүлэх вэ? Яах вэ гэдгийг гадаад байгаа хүн өөрийнхөө нүдээр өөрийнхөө өнцгөөс харж байгаа. Тэгэхээр өөрийнхөө хэлэх ёстой үгийг хэлдэг тийм эндэр байх ёстой. Тэр эндэр нь одоо Лондонгийн чуулга уулзалт болчихлоо гэж би үзэж байна. Тийм учраас улсууд бол одоо манай чуулга уулзалтыг дөхөөд ирэхээр ерөөсөө өөрснөө юугаа хүсэлтэд ирвэл, өөрснөө илтгэлээ ирвэл. Энэ жилийн чуулга уулзалт ямар сэдвээр яаж болох ч юм. Тэгэхээр энэ бол бүр Европын хэмжээнд бол бүр ингээд тодорхой мэдээлэлтэй болсон, тодорхой нэр хүндтэй болчихсон ийм юу чуулга уулзалт болж байна. Тэгэхээр энийг бол би өргөжүүлэх зүйтэй гэж үзэж байгаа. Өргөжүүлэхдээ бүр одоо төвд байгаа энэ гадаад байгаа иргэдтэй харилцах зөвлөлтөөгөө хамтраад ингээд зохион байгуулах юм бол энэ бүр илүү үүрэг өчтэй болно гэж үзэж байгаа. Энэ үнэхээр энэ улс эх орны хөгжилд хэрэгтэй энэ ихтгэлүүд одоо үнэхээр Монголд очиод тухайн одоо энэ салбартаа хэрэгжих тэр үйл явцаа та бүхэн анхаарч байна уу? Ер нь өстө бид нар жил болго ингээл илтгэлээ эмгтгэл болгоод явуулж байгаа л да. Засгийн газраа холбогдох байгаа. Үүний өөрөөгөө ч яаж гаргах вэ гэвэл өстө. Одоо энэ тавьж байгаа илтгэлүүд өстө зарим нь бол докторийн зэрэгтэй улсууд тавьж байна. Зарим нь бол магистр цолтой улсууд тавьж байна. Тэрнээс дээш улсууд илтгэл тавьж байгаа ш. Энийг ашиглах хэрэгтэй. Энийг бол бид нар зөвхөн эмгтгэл болоод тараах биш. Манай засгийн газрын энэ холбогдох зүйл бид нартай хамтарч ажиллах юм бол тэр улсуудтайгаа дараа нь илтгэл тавьсан тэр улсуудтайгаа дараа нь яаж ажиллах вэ? Байнгын холбоотой судалгааг нь өргөжлүүлэх, дэмжих тийм үү? Тэр нь үнэхээр Монгол улсын одоо хөгжилд хэрэгтэй гэмиг хүндсэн байгаа бол тэр хүнтэйгээ холбоо тогтоогоод цааш нь хамтарсан тийм үйл ажиллагаа явуулж улам өргөжүүлэх хэрэгтэй. Түүнээс нэг удаа хуралдаад нэг удаа эмгтгэл гаргаад тэрийн тараснаар энэ ажлын өргөж бас гарахгүй. Ийм л учраас би өөртөө тэр байнгын ажиллагаатай гадаад байгаа иргэдтэйгээ харилцах зөвл бид нартай их ор дотн ажиллах ёстой. Тэдний дэмжлэг хэрэгтэй гэдгийг би хэлээд байна. Энэ чуулганд ирсэн одоо таны зорилго өнөөдрийн одоо чуулганы явцаас харсан таны сэтгэл ямар байна вэ? Энэ жил одоо би яг өөрийн биеэр ирж эдгээр залуусынхаа одоо санал бодлыг сонсож хамтарч асуудалж тийм ээ цаашдаа яаж хамтарч ажиллах вэ гэдэг дээр одоо дуу хоолойгоо нийлүүлэх шийдвэрийнхаа хүчийг авах гэж тийм ээ. За Монгол Улсын засгийн газраас санаачлан боловсруулалтыг хэрэгжүүлж байгаа зөвхөн хөтөлбөрийнхаа талаар бол тодорхой танилцуулга өгч саналуудаа солилцохоор ирээд байна. Энэ эх орны их бүтээн байгуулалтанд гадаадд байгаа иргэдийнхээ хүч нөөцөлцөөг батан оролцуулах, тэд нэртэйгээ хамтран ажиллах тийм ээ тэднийгээ ирэхэд одоо эрх зүйн орчныг бүрдүүлэх гэдэг юм уу нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрөөс одоо тодорхой дэмжлэг үзүүлье гэж
ийм зорилготой хөтөлбөр маань бүтэгдсэн байгаамаа. Одоо монголчуудын маань эх орныхоо хөгжилд одоо өнөөдрийн байдлаар ингэж харахад өөрснийхөө сурсан мэснээр хувь нэмрээ оруулах сайн дураараа эндээс тийм ээ 7-8 орноос өөрснийхөө зардал мөнгийг гаргаад ингээд ихтгэл тавиад ингэж оролцож байгаа нь үнэхээр бахархалтай сайхан байна л да. Төлөвүүдийг би тухайн одоо чиглэлийн салбарууд тийм ээ яамтуудад нь хөргөж одоо цаашлаа одоо энэ бодол саналыг ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэж бодож байна. Тийм чандад одоо амьдарч байгаа гадаадын иргэдтэй хамтран ажиллах одоо ажлын хэсэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэгээр одоо зөвхөн ойлгохтой би бас нэг юм асуух гэдэг юм да. Бид нар одоо жишээ нь энд Монголынхоо соёл урлагийг одоо сурталчлах, уламжлах, өвлүүлэх одоо ийм ажлыг хийгээ явж байгаа. Тэгэхээр одоо энэ тал дээр тийм ээ одоо та нарын зүгээс бид нартэй одоо хамтарч ажиллах, бидэрт одоо боломжоор туслалцаа үзүүлэх хэдрэгсэн тийм бодлого байгаа юу? За энэ дээр бол манай боловсрол соёлын шинжилгээ ухааны яам бол яг хариуцсан чиглэлийнхэн байгууллага шүү дээ тийм ээ. Тэгэхдээ би нэг юм хэлмээр байгаа. Энд энэ монголчуудын холбоо энэ соёлын төвийг ажиллуулж байгаа энэ хүмүүс сайн дураараа энэ Монголынхаа соёлыг тийм ээ авч үлдэхээс сурталчлах гэж үнэхээр их хөдөлмөрж байна. Энэ дээр бол төрөлсгөөс бол үнэхээр тодорхой хэмжээний дэмжлэг бол үзүүлэх шаардлагатай гэдэг дээр бол 100% санал нэг. За Лондонгийн хувьд бол одоо энэ соёлын төвийн үйл ажиллагаа бол нэлээд идэвхтэй сайн явдаг газар гэж би сонссон. Одоо тэгээ та нар ингээ Марта цэгттэйгээ уулзж байгаадаа бас баяртай байна. Та нарынхаа санал бодол ер нь бол бид нэр тэр болгон асуудлыг бол наривчлан мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо яг та нартай ажил хариуцсан хүнтэй ингэж уулзаад тэгээд зэрэг Монголдо очиад бас ажил хариуцсан хүнтэй уулзаад ямар гарц байна вэ гэдгийг хэлбэл ингээд нэгдээд ингээ ярьж байвал яг бид нарт бол одоо нэг болохгүй бүтэхгүй асуудал бол байхгүй хаа л гэж бодож байна. Асуудал нь өөрөө зөв хийх ёстой юм болохоор тийм. Та бүхний одоо хийж байгаа ажил үйлс өндөр амжилт хүсье. Та сайн яваад хүрээрээ. За баярлалаа. Та бүхэндээ бас чин сэтгэлийн угаас зөвлөлийн нэрийн өмнөөс баярлалаа гэж хэлье. Зөвлөл одоо төрийн гар хүрч үнэхээр хүч хурч чадахгүй байгаа газар тэр газар та бүхэн маань ингэж хурч ажиллаж тэр дутуу гүйцээж бид нартай ингэж хамтарч ажиллаж байгаад маш их баярлж байна. Ингээд цаашдаа айд болохоор бүхэд болж бүтгэлээсаа ингээд хамтарч ажиллахыг ажилланаа. Та яг төрийн сайдын хувьд одоо энэ чуулга уулзалтанд өндөр ач холбогдол өгч тийм ээ. Одоо ирж одоо яг жинхэнэ өөрийнхөө хувийнхаа үс бодлыг илтгэж илтгэгчээр оролцчихъя. Одоо энэ ингээд харж хад бусад тавьж байгаа илтгэгч нар одоо энэ чуулганы одоо өнөөдрийн болж байгаа энэ одоо ач холбогдлыг та энэ ирээдүйд цаашийн үйл ажиллагааг юу яаж харж байна вэ? Ер нь бол их сонин сайхан илтгэлүүд өмнө ч тавигдчихсэн. Надлан манай Шведээс докторант ирж оролцож Уганбаатар маань оролцож ирсэн л та. Уганбаатар. Тэгэхээр зэрэг энэ удаад бол чинь илтгэлүүдийг ингээ харж байхад маш чухал илтгэлүүд тавигдж байна. Их сонин. Жишээлх юм бол би Наранбаатарын илтгэлийг бүр тусгайлан хэлмээр байна л та. Тэр Монголын малыг бүртгэлжүүлэх асуудал бол үнэхээр маш том асуудал. Өөрөөр хэлбэл Монголын хөдөө аж ахуйн таваарлаг байдлыг өсгөх, гадаадд Монгол мал, мах, сүү бүтээгдэхүүнийг экспортлох асуудал бол малын бүртгэл тэмдэглэжүүлэлтгүйгээр энэ бол явагдах болохын арга байхгүй. Тэгэхээр энэ санааг Монгол залуу өөрөө аваад Ирландын болон бусад орнуудын, Европын орнуудын туршлага дээр тулгуурлаад маш тодорхой санал тавьж шít. Энэ утгаараа бол чинь энэс ихсүүлээд их олон асуудлууд байсан. Өнөөдөр яригдсан илтгэлүүд дотор Монгол орны хөгжилтэй шууд холбоотой ийм бодтой асуудлуудыг тавьж эхэлж байгаа нь энэ залуучууд маань үнэхээр юм хий Монгол орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах гэсэн бодтой санаа бодолтой байна гэдэг нь харагдаж байгаа. Тийм учраас энийг бол төр засгаас бүгдлээр дэмжиж ажиллах ёстой. Эх орныхоо хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хувь нэмэр оруулах талаар оновчтой, бодиттой, шүүмжтэй олон асуудлыг хэлэлцсэн эрдэмтэн залуус. Тэднийхээ илтгэлээр мэдлэг оюунаар сэнэглэн оюуны баясгал авч чадсан оролцогч нарт зориулсан уулзалт үйлчлэгт Монгол Улсын гавьяат дуучин Батэрдэн Аядуугаан өргөлөө. Энэхүү уулзалт үйлчлэг маань мөн л Монгол орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах тухай өөр хоорондоо санал бодлоо солилцож сонирхсан асуудлуудаа хэлэлцсэн зангиагүй яриа, төгсгөлгүй үргэлжлэл байсан юм аа. Монгол орны хөгжилд 7 дугаар чуулганд илтгэлээрээ оролцсон эрдэмтэн мэргэн та бүхний судалж мэргэшсэн тань эх орныхон хөрсөнд цэцгэлэн дэлгэрэх болтугай. Дараа жил дахин уулзлаа баяртай.